Байцгаана уу YouTube үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр юу их гээд байгаа вэ гэхээр шүү дээ. Би Тэмүгээс хэдийн юм захиалсан баггүй юу? Тэгээд эдгээр маань болохоор хувц мууц гоё чимэглэл ингээ биш заяа. Би сайн гоё эхлэх гэжсэн юм. Тэрний юу байсан бэ гэхээр за ингээ хичээл сургууль амарлаа, цэцэрлэг амарсан байна. Тэгээд одоо наадамч дуусч байна. За тэгээд одоо амралтыг үр бүтээлтэй сайхан өрөөцгөөё гэж бичлэгээ эхлэх гэж байлаа. За одоо хэлцэм чи яах вэ? За тэгээд юу авсан бэ гэдгийг харуулъя. Би өөрөө ингээд бүр задлаа ицсэн үү. За энэ болохоор манай цэцэрлэгтээ өөрийнхөө ангид яна энэ шиг тогтсон. Өөрийнхөө ангид хэрэглэгдэх юмнуудаа авсан байгаа. Тэгээд манай анги одоо ер нь жоохон хоосон байгаа даахгүй юу? Одоо өмнөх багш нар нь маш гоё ингэж чимэглээд гоё зураг ингэ наацсан байсан. Тэгээд ямар нэг зүйл хийгээгүй, наагаагүй. Тэгээд ханыг бас аваар тулмааргүй байгаадсан байхгүй юу? Тэгээд одоо болохоор хан заваар тулахгүйгээр хэрхэн үр бүтээлтэй маш гоё зүйлсийг хийж болох вэ гэж би бодсон юм. Тэгээд надад нэг хэд хэдэн санаа төрсөн байхгүй юу? За тэгээд тэдгэрийг яг хуваалцах гэж байна. Окей. За эхнийх нь болохоор бас юунд яах гэж авснаа бас танилцуулна заяа. Энэ болохоор юу? Дотор ингээ хавц мафтс картууд хийгээд үлгэх зорилттой юм байгаа. Гоё хараалаа. Нэг л хурдан яриад тах чинь. За ийм хөөрх юм байна. Ийш нь ингээд хийчих юм ингээ хийчин. За би нэг яах гэж авсан бэ гэхээр одоо цэцэрлэгтээ хүүхдүүдтэй ганцаарчил хичээлүүдийг ордог байхгүй юу? Ангита. Тэгээд манай хүүхд хичээл хийх айгуу дуртай. За хичээлээ гингүүд би ингээд нэг сандал тавиад тэгээд өөрөө нэг жижиг сандал дээр сууж агаад хүүхдүүдэд дуудангууд гүгээл хүрээд ирсгээд хичээлээ хийх гээд тэнгүүд тэр флаш картуудаа би яадаг вэ гэхээр нэг гоё эцэг химээ өвөө гэж бид ч гоё картад үзүүлдэг штеп. Тэрийг ингээд өвөр дээрээ тавьдаг байхгүй юу? Өвөр дээрээ тавьчингууд унцдаг. Тэгээд дараагийн картуудаа ашиглахад ингээд ийм төвхтэй болчдөг учраас энийг үлгэхөөр шийдсэн. Тэгээ энийг үлгэх юм бол энд нь одоо жишээ нь тухайн өдөр хэрэглэгдэх картууд, тухайн өдөр хэрэглэгдэх одоо зарим хичээлийн хэрэглэтгүүнүүд гих мэт зүйлсийг хийх яг дээр ганцаарчсан хичээлд шалгатай зүйлсийг хийгээд өлгөчнө гэсэн. Тэгээ ер нь энийг өлгөсөн хэсэгтээ хүүхдтэйгээ гоё тулд ажиллаад гоё шүлэг мүлгээ цээжилдэг ч юм уу те. Энийхээ хажууд сууж агаад гоё хичээлээ хийх нэ. За тэгж төлөвлөсөн байгаа. Энийг авсан. За тэгээд за энэ цаасан нээшин чи те. За дараагийнх нь юу вэ гэхээр ийм самбар байгаа. Энэ эсхий самбар шүү заяа. Тэгээд энэ яах вэ гэхээр нэг хэсэг миний утасны багтаамж бүр ингээд дүүрээд тэгээд би ингээд тэр багтаамжиндаа зориулаад аим хурдан яриад байсан аахгүй гэсэн чи. Оо яна муухай задлчих юм. Оо энд биш задалдаг юм. Тэгээд нэг юмнаас яараад байгаа юм шиг, цутаагаад байгаа юм шиг би яриад байгаа байхгүй. Тэгээд би галтгоондоо бичлэг хийж гин. Яасан бэ гэхээр миний өөрөө айгу замбрааг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд миний ширээ бас айгу жижигхэн учраас эдгээр зүйлийг тавиад тэгээд ингээд зогсож байгаад ярих юмш боломжгүй учраас галтгоондоо ороод ирсэн байж гинэ. За тийм ээ. Оо яна. Тэгээд надад хайрч байгалах та тий бодвол. Ой. За одоо задралтсан юм чи яах вэ? За тэгээд энэ яах вэ гэхээр би энийг бас өөрөө дэлгэж үзээгүй байгаа. Би ерөнхийд нь зөвхөн нээгээд харцсан. Тэгээд энэ яадаг вэ гэхээр ингээд дэлгээд ийм хөөрхөн самбар, эсгий самбар. Тэгээд энэ ингээд дэлгэгдээд яг миний нүунийг одоо багшин ширээ гэдэг штэ. Багшин ширээний яг энэ талд ингээд наах юм. Тэг ингээд наачих юм бол энэ дээр ингээд зоогоод тэгээ тухайн өдрийн ажлын төлөвлөгөө, хичээлийн хуваар
маш их зүйлүүд угаасаа ингээд шаардлагатай шүү дээ. Тэдгээр зүйлсээ энэ дээрээ маш гоё цэвэрхэн ингээд гоё тогтоогоод тавьчихъя гэж би бодсон. Тэгээд гоё тэр тухайн сарын хичээлийн төлөвлөгөө энэ төргээл янз янзын гоё юмнуудаа. Тэгээд манай тэр багшин ширээний тэр хэсэг айгаа хоосон байгаа захгүй юу. Тэгээд янз янзын би ингээд хийгээд ч юм уу ингээд наагаад зурах юм бол хана маш муухай болох учраас яаж айлуулах цэвэрхэн ангиа бас арай жоохон хайтагаар харагдуулах гэж би бодсон байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ийм гоё самбар байна. Энэ ингээд нэг яг юм ингээд зоогоод хатгадаг. За энэ харандаа зоохолж байна шүү тий. За ер нь тий ойлгож байгаа тий. За энэ ингээд энэ дээр наалттай. Тэгээд наалтын нэгэд наахта хуулчих юм байна. За дараагийнх нь болохоор энэ юу вэ? Юу илаа? Энэ хараа өндөр хэмжигч байна. За энэ чи бүр 190 юм биш. Хөөе би ийм өндрийг авсан юм бах та. Ийм өндөр юм байна. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдийнхаа өндөр жинг ингээд сар болгон үзэх хэрэгтэй болдог штеп. Тэгээд тийм болохоор манай нөгөө цэцэрлэгийн үүдэнд амар гоё өндөр анааш байдаг байхгүй юу? Амар гоё эсхийгээр ингээд хийцэн. Тэнгүүд ингээд байнгын хүүхдүүд ингээд гаргаад ингээд өндрийн үзээд, жингийн үзээд тэгэхээр бас их төвхтэй. Тийм учраас ийм гоё өндөр хэмжигч ингээд авцсан. Тэгээд энэ бас ингээд хананд ингээд наахгүй зүгээр ийм гоё даавн баггүй юу? Тэгээд энэ дотроо нэг ийм хачиж. Энэ дотроо нэг ийм үлгүүртэй. За тэгээд энэ үлгүүр дээр ингээд үлгөөд ингээд үлгчихнэ. Хаалганыхаа ард үлгэн яг хаалганы ард нэг зай байдаг байхгүй юу? Тэндээ үлгчихнэ. Тэгээд хүүхдүүд тоглоод их юм бол дээш нэвгэдэггүй хураачна. Тэгээд хэрэглэхдээ доош нь болгочихно. За тэгээд хүүхдүүдийн өндрийг ангитаа маш гоё тухтаа үзэх боломжтой гоё юм авсан байна. Яа. Энэ гэхдээ ер нь юм өндөр хэмжигч бол тэгэл хамгийн бэст нь анаашлах юм а тий. Анааш чинь урт хүзүүтэй учраас хүүхдүүд урт хүзүүтэй анааш гэдэг юм мэддэг болохоор ийм урт юм байна. Би энийг нөө 160 маар юм болов гэж бодсон аахгүй юу? Хинч 190 см хүүхэд гэж байхгүй 190 см том хүний өндрийг бид нар үзэхгүй гэхгүй юу? Юу чирээд байна тий. За. Окей, ийм гоё юм авсан. За энийг хойш нь тавьчих. За дараагийнх нь болохоор эдгээр зүйлсийг шин тавиад. За ийм эсхий зүгээр ийм ганцхан ширхэг ийм жоохон биений өнгөтэй. Гэтэ энэ жоохон ягартар харагдаад байна. Гэтэ биений өнгөтэй гэж би яг нь захиалсан баггүй юу? За тэгээ энийг би яагаад авснаа харуулна. Энэ бас нэг юм байгаа. За хамгийн овор ихтэй нь болохоор юу овор ихтэй нь болохоор энэ байна. Өтөр юм байна уу? Байхгүй. За энэ юу вэ гэхээр нээж үзүүлнэ. Хайч. Болоски. Энэ болохоор яана. Энэ уцтай микрофон. Энэ уг нь айгу сайн микрофон. Гэтэ уцтай болохоор ингээд жоохон тухгүй байна. Гэтэ яг хөө. За энэ юу вэ? What is this? Энэ амар хөөрх юм гараад ирлээ. Энэ болохоор би бас захиасан юм аа. Энэ яадаг вэ гэхээр хүүхдүүдийн нэрийг хаалган дээрээ бичээд яадаг үлээ. Хаалган дээрээ бичээд юм наах зориулттай амтны зурагтай наадаг стикер. Тэгээ энэ зайд нь хүүхдүүдийн нэрийг бичээд тэгээд шүүгэн дээр наачна. Тэгээд энэ олон ширхэг байгаа учраас хүүхдүүд ингээд нэмэгдэх юм бол эндээсээ наагаад нэрийг бичээд тавьчихна. Тэгээ маш цэвэрхэн хуулагддаг юм билээ. За ийм би эндээс уг динозавртыг авсан юм да. Динозавртай гүнжтийг аваагүй бахта би. Одоо охтуудад нь би динозавртай хөвгүүдд нь биш охтууд нь гүнжтэй хөвгүүдд нь динозавртай наана гэж би бодож исэн байгаа байхгүй юу ууг нь. Тэгсэн нэ бодсон шигээ би юм аваагүй байгаа байхгүй юу. Яаж юм бол. Нэг гоё задлаа. Хэдэн шигтэй юм хэлүүлээ бас харъя. Энэ амир хөөрх, энэ аягүй гоё хямдхан байсан. Энэ за. Яг төрөл бүрийн л амтан байгаа юм байна. Амтангууд нар байна.
пингвин байна. Тэгээд чинь ийм хөөрхөн юмнууд байна. За энэ ч юу н баг ойрын хэдэн жилдээ л хэрэглэж юм шүү дээ. Эсвэл бусад ангийн багш нартай хэрэглэхээр бол би гоё бэлгэлчнэ гэж бодож байна. Окей. Зя. Зам гоё юм аа. За тэгээд хамгийн гол юм маань миний яг авахыг хүссэн юм байна болохоор энэ байна. Энэ бас эсхий. Тэгээд энэ амар гоё юм зузаан. Хананд ингээд наах зориулттай юм гоё юм том наалтуртай юм байна. За эндээс надад зөндөө олон ч байх юм 6 байгаа байхгүй юу. Тэгэхээр би энийг юу хийхийг төлөвлөсөн бэ гэхээр манай нэг юм ангийн нэг юм хан байдаг байхгүй хоёр цанхны хооронд. Тэгээд тэр хооронд захирал нэг юм гоё юм бас бодоод хийчихгүй юу гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд өмнө нь болохоор гоё юм самбар байсан юм. Нартай үүлтэй хүүхдүүдийн зургийг ингээ гоё нааж магаа. Гэхдээ тэр ямар ч юм зориггүй зүгээр ингээд юм зүгээр нэг зураг наах зорилттой юм байсан байхгүй юу. Тэнгүүд би илүү юм гоё болгоё гэж бодсон байхгүй. Яг тэр хан руу манай хүмүүс бас хард суудаг байхгүй юу хичээл ихтэй. Тэнгүүд яг тэр төвшөнд нь энэ ч одоо юу юм бэл та. За юмс энэ ски самбарн дээр энэ одоо ингээд нэг юм нэг ахаад нэг ингээд юм жоох урт тийм самбар болох юм. Тэнгүүд энэ ягаад цэнхэр өнгөтэйгээ бол байгаа вэ гэхээр арийнх нь ханыг илтгэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм цэнхэр ханан дээр нь энүүгээр болохоор юу их гээд байгаа би тайлбарлаагүй байгаа тий. За энэ цэнхэр хан дээр юу их гээд байгаа вэ гэхээр би цаг уурын самбар хийх гээд байгаа. Тэгээд би бэлэн байдсан болов уу гэж хайж үзсэн байхгүй юу. Тэгээ яг нөгөө миний хүсэж байгаа шиг бэлэн бол байдгүй юм билээ. Яг тэр ийм ямар нэг зүйл ингэ байж ах та сургалтын бүтээгдэхүүн хэрэглэгдэхүүн болж өгч чадчихвэл уг нь амар олон талын ашигтай байхгүй юу. Тэнгүүд энэ дээр болохоор юу хийх вэ гэхээр цаг уурын самбар хийнгэсэн шүү дээ. Гэхдээ одоо нарын хийн үүл хийн тэр бүдийн тусад нь худалдаж авах гэвэл маш үнэтэй учраас одоо чи ийм эсхий нэмхээ ийм өнгийн цаас шиг ийм нэмхээ эсгийнүүдийг хямдхан авна гэсэн үг дээ. Арай хямдхан аваад энүүгээрээ нараа хийн, үүл хийн, тэгээд цас хийн, цасан ширхгүүд одоо ингээд юм жижиг цасан ширхгүүд, борооны туслууд хийн, тэгээд гоё юм ногоон зүлэг, тэгээд бас юм ногоон цас ерөнхийдөө миний ойдох тол нэг байгаад байгаа юм. Тэгээд тэр дээр зүйлсийг ингээд хийчихэнгүүтээ би ерөнхийдөө гоё тайлбарлая заяа. Тэнгүүд нь за ерөнхийдөө энэний тал шиг яг гоё юм дөрвөлжин хэлбэртэй. Гэхдээ арай том ийм самбар байна гэж төсөөлөөд. За энд нь гоё нар, энд нь ингээд хид хідэн үүлнүүд. Тэгээд энэ доор нь ингээд нэгтлэн ногоон өнгөтэй ийм зүлэг. Энэ зүлэгний арт нь болохоор цагаан өнгөтэй би аль хэдийн хий чинь. Яагаад тэгэхээр улир солигдох үед бишнээр цагаан юм хийгээд чи миний хуулж аваад наана гэхээр ингээд төвхтэй учраас цаатал нь цагаан байх юм бол би хуулаад эргүүлээд буцаага наачна. Тэгэх юм бол шууд цас болчихно гэсэн үг. Цас эсгэрсэн үү? Цастай тийм цастай газар болж гинэ л гэсэн үг. Тэр нөгөө тал нь эргүүлэнгүүд ногоон өнгөтэй зуны гоё газар болчихж гинэ гэсэн үг. За тэнгүүд цасан ширхэг маань яах вэ гэхээр хит хитэн ширхэг цасан ширхэг хийчин штэ. Тэнгүүд энэ тэнд нь гоё ингээд үйл нь ерөөсө ганцхан төрөл байгаа штэ. Үүлэн доороос нь цаснуудаа ингээд гоё наачна. Энүүгээр наа. Энэ гоё энэ хоёр талаараа наалцдаг амар гоё юм хуулагддаг юм баггүй юу. За би нэг харуулнаа. Гэхдээ мэдчихэл байгаа хэлэхтээ. За тэнгүүд ингээд гоё наа. Тэнгүүд хүүхдээ за юу яаж вэ? Цас орж гин үү? Гадаа ямар байна? Хүүтэн байна уу гэх мэтлэн өглөө орж ирэхэд нь гоё цаг агарын тухай бид нэр хүүтэн гэдэг үгийг одоо хүүтэн байна гэж ямар байна гэдгийг ойлгоод авчих нь байна. Цас ямар байдгийг цас хүүтэн байд юм уу? Өвөл орд юм уу? Зун орд юм уу гэдгийг ойлгоод авчих нь байна. Тэнгүүд давхар ингээ үйл ямар өнгөтэй юм цагаан нар ямар өнгөтэй нар шар өнгөтэй гэдэг ч юм уу те тэдгээр зүйлс ингээд хилээд өгнө гэсэн үг. Тэгэнгүүт энүүгээр юу хийх гээд байгаа вэ гэхээр энэ зүйлээр болохоор хүүхэд хийх гээд байгаа. Хүний одоо царай биений өнгө ойртуулаад энийг авсан гээд байгаа штэ. Тэгээ энэ дотор болоор хүний биений өнгөтэй ганц байгаа ч юм уу. За ерөнхийдөө надад захиалахад харагдаагүй байхгүй юу? Ингээд энүүгээр ингээ хүн хийнгүүд хоёр ингээд хүүхэд хийчихнэ.
За тэнгууд хоёр хүүхдэд ингээд нэг зуны хувцас, тэгээд нэг өвлийн хувцас амар их ажил болохгүй гэж бодож байна. Гэтэ одоо амралтын хугацаа байгаа учраас хийж амжин байх гэж найдаад байгаа байхгүй юу. Тэгээд би өөрөө ингээд юм хийх айгаа дуртай учраас айгаа гоё жаргаж хийх бах. Тэгээд хувцас одоо чинь хүүтэнд ямар хувцас өмсгийн дулаан хувцлаарай 100 болохоор яах юм гоё палажо өмсөе гэдэг ч юм уу те. Тэгээ энэ ямар хөвгт вэ? Эрэгтэй хөвгт, эмэгтэй хөвгт байна. Нүүрний хэлбэрийн нас ингээд салгаж аваад наах боломжтой бас хийх гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол яах вэ гэхээр одоо ингээд царайг ингээд салгаж аваад наачих юм бол л шүү дээ. Нүдийг нь магадгүй гонхтой ч юм уу эсвэл ингээд ууртай ч юм уу ичвэл сэтгэл хөдлөлийн тухай мэдлэгтэй болоод амнаас. Гадаа ямар байна? Яна энэ хараа цас орж ийн. Энэ хүүхд яатсан байна? Даарцсан байна. Эсвэл энэ хүүхд уйлцсан байна. Иви аргадаарэ гэдэг ч юм уу ингээд уйлж байгаа сэтгэл хөдлөлийн тухай мэдэж авах нь байна. Тэгэхээр ингээд ганцхан самбраас маш олон зүйлийг мэдэж авч болно. Нар ямар дүрстэй вэ? Дугуй дүрстэй юм байна. Энтергээд одоо жишээ нь ингээд өнгөний төгслийг бас мэдэж авч болж байна. За зүлэг ногоо ямар өнгөтэй байна, ногоо өнгөтэй юм байна, цэнгэр ямар өнгөтэй байна, цэнгэр өнгөтэй байна гэдэг ч юм уу нэг самбраас цаг уурын тухай бороотой, цастай, хүтэн, халуун тэр бүх зүйлийг одоо нэг самбраас мэдэж болохыг цаарл би нэг зүйл ингээ хийхийг зориод байгаа байхгүй юу? Ангита. Тэнгүүд нэг самбраас маш олон зүйлийг хүүхдүүд маань сураасаа гэж би хүсэж байгаа болохоор зүгээр нэг зураг авчаад наагаад ч юм уу эсвэл ямар нэг юм тогтоочих юм бол зүгээр л харагдана штэ. Тэгэхээр ингээд юмсыг ашиглаж ивэл амар гоё. Жишээ нь ингээд цэцэрлэгийн багш нар ер нь бол ангита шаардлагагүй зүйлийг бол тавьдгүй штэ. Жишээ нь ингээд ямар нэгэн амтны наахта заавал тэр нь дүрстэй ч юм уу те дугуй дүрстэй, гурвалжин дүрстэй. Тэгээд тэр хүүхдүүд өдөр болгон харахтаа энэ нөгөө бидний үлдсэн дүрс байна, дугуй дүрс байна, энэ нөгөө цэнхэр өнгөтэй юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр хэрэгцээтэй зүйл хийх л ямар ч сан зориод байна. Тэгээ миний санаа бол ямар ч сан энэ байна. Толгой дотор бол би маш гоё юм хийцэн байгаа. Тэгмүтээ энэ самбараа хийж эхэлж байгаа хугацаагаа би гоё бичлэг хийгээ жижиг рилүүд ч юм уу оруулах зорилготой байгаа. Тэгээд тэгээд мэдээж ингээ маш олон зүйл дутагдал ингээ дутуу юм сураагүй юмнууд байгаа штэ. Жишээ нь ингээд маш гоё ингээд үүл нар хийхин тулд би бас гоё зураг хөрөг харах л та. Тэгээд тэгж жагаад гоё ямар ч хий. Тэгээд жижиг рилүүд оруулахыг хүсэж байгаа. Эсвэл том бичлэгээр ч юм уу ингээд анх самбараа яаж эхэлж байгаа юм. Тэгээд самбар нь ямар явцтай байгаа юм гэдэг тухай ч юм уу. Эсвэл зүгээр ингээд нэг бүрчлэн бичээд дараа нь нэг өдөр ингээд бүхлээр нь оруулах ч юм уу. Тэр жагаа бичлэгийн асуудал тэгээд болох байх. За тэгээд цэцэрлэгтээ ангита шаардлагатай зүйлсүүдийг авсан зүйлсүүдэд танилцууллаа. Нэмээд энийг харуулчихсан тийм. Би ер нь жоохон удаа ярд юм бах та. Тэг хүүхдүүдтэйгээ арай ч ингэж хурдан яах вэ? Жоохон 50 ярина. За эн чинь нөгөө нэг альтернатив наалтдаг. Ингээд нэгтлийн нөгөө талдаа нэгтлийн талдаа наа чинь. Тэнгүүд энэ дээр ч нөгөө нэг үүл мүүл гоё борон тослоодаа ингээд тогтоогоод чим бол ингээд гоё наагаад одоо энэ ингээд дангаараа наалах юм болов. Ямар ч хэсэн тийм төлөвлөгөөтэй байна. Тэгсэн чинь энэний наалсан үлдэгдэл нь энэ тавцан дээрээ үлдэх юм байна те. Энийг зохицуулах юм байна те. Одоо энэ дангаараа энд наалтахгүй юу? За ийм гоё ингээд наалтчдаг. За тэгвэл эндээ ингээд магадгүй те ялуу. За ижс. За одоо үзэг гаранд наалтаад болтгоо. Окей. За нэг асуудал шийдэх хэрэгтэй болсон байна. Наалт эсвэл арай өөр энэ эсхийн дээр ингээд гоё наалтчих нэг юм хөөрхөн жижигэн зүйлсүүд эдгээр зүйлсүүд байвал зүгээр санагдлаа. Энийгээ жоохон бодлогогүй авсан юм санагдлаа. Гэхдээ хэрэглэх боломжтой. Эн чинь нөгөө нэг газраа одоо би ногоон хэсэг тэгээд цастай хэсэг хийх гээд байгаа шүү дээ. Тэрнийхээ цааталд наатал хоёрт наагаад өгөх юм бол эргүүлж хараач наахад энэ маш хэрэгтэй юм байна. Тэгэхээр хэрэглэх юм байна. Ашгүй. Эсвэл зүгээр шууд нэг юм зоодог юмар зоогоод тэгэхээр чинь баахан за окей болгоно.
Ингээд бодол ингээд өрнөд байгаа байхгүй юу? Нэг юмаа хийж яг ингээд толгой дотор маань ингээд ийм нэг юм баг юм төсөл шиг юм ингээд яваад байгаа ч төссөн ч тааш ямарсан тийм яваад байгаа учраас айгүйхэн бодогдоод байна. За бас нэг хэрэгтэй зүйл бол энэ байна. Энэ бол нөө халуун бууны цав байна. Миний буу маань хаа байна. За энэ гой буу байна. Энэ буу айгүй үнэтэй байд юм бэлээ. Энэ манайд гэхдээ байсан буу биш нэр аваагүй. Гэхдээ нөгөө нэг байгаагүй мэдхгүй байсан учраас хайж үзсэн чинь 20 хэдэн мянга гэдэг юм билээ. Би зүгээр 5-6 мянга байгаа болоог зүгээр л би ботсон баггүй юу те. Ариш тийм хямдхан биш үлээ. Тэгээд энэ нь бол 1000 төгрөг гэжсэн. Тэгээд эндээс нь нэг хэдийг авсан. Тэгээ энэгээр ингээд гоё наахын наагаад тэгээ гоё тогтуулаад хийгээд явах нэ. За өөр. За. Окей. Түрүүн хайлт ярих гэжсэн юм маань юу вэ гэхээр энэ айгүй их байгаа. Тэгэхээр энүүгээр одоо энэ дээр ингээ наар үүл янз янз юм хийхэд бол тодорхой хэдэн өнгөл ашигладаг шүү дээ. Тэгэхээр зарим өнгөөр нь болохоор би гой дүүрснүүд эсвэл хөөхөн ийм гоё авгалтай ч юм уу ингээд ийм гоё урт ийм авгалтай байдаг шүү дээ. Тэд нар авгалтайн дээрээ гоё ингээд тоотой ч юм эсвэл хүсгтэй ч юм уу ямар нэг зүйл хий гэж бодож байгаа юм хөөхөн. Ямарсан юм хөөхөн яг хүүхдэд ингээд харахад нь амар гоё нүдэнд ингээд гоё харагдахаар зүйл эсвэл зөндөө олон юм хийж болох юм байна. Ер нь бол хийл гэвэл тэгээд санаанд юм байгаад бол зөндөө олон юм хийж болох юм байна. За тэгээд өнөөдөр имжлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд удахгүй уулзъя.